Тэгэхээр энэ хууль бодлого, хуулийн явцтай холбоотойгоор энэ хариуцж байгаа байнгын хороо энэ ажлын хэсгийг ахалсан хүмүүсүүд нь яг ийм хариуцлагатай үед байж явах шаардлагатай байхаа. Ер нь бол цаашдаа засгийн газрын гишүүдийн хувьд ч гэсэн мөн ялгаа байхгүй. Ингээд сүүлийн үед үүссэн шинэ нөхцөл байдалтай холбоотой ерөнхийдөө яагаад ийм учиртай байдгийг энэ засгийн газрын гишүүд бол нэлээд тийм их юмд одоо имзэг байх юм. Би өмнө нь бол одоо тийм байдлыг би харж байгаагүй юм да. Одоо энэ ямар байдалтай нөгөө хад сайдын үнэг бардам гэдэг шиг л нэг иймэрхүү байдлаар одоо их хурлд дүүнчлэн аливаа ажил асуудалд хүмүүсүүдтэй ингэж одоо хандах юм, харьцах юм. Энэ дээр жаа анхаарал тавьсан дээр бахаа гэж. Хоёрдугаарт бол энд ч бас одоо санал байр суурь нэгдэхгүй байгаа ийм хүмүүсүүд байх шиг байна. Тухайлх юм бол одоо бидэнд энэ Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгчдийн төлөөллөөс гээд бичиг доод ирдсэн байж байна. Энэ өмгөөллийн хуулийг бол хойшлуулах шаардлагатай. Нэлээд одоо нээлттэй хэлэлцүүлэг хийж шийдвэрлэх ёстой гэсэн ийм санал эргүүлсэн байж байгаа. Бодвол одоо бусад их хурлын гишүүд энэ ажлын хэсэгт хүмүүсүүдэд хүрсэн байх. Энэ дээр одоо ямар байр суурьтай байгаа юм бэ? Юу гэж үзэж байгаа юм бэ? Энэ дээр би нэг хариулт авмаар байгаа. За би ч одоо яах вэ? Өөрөө зөөлөн аймхаа алдартай хүн учраас нэг хүний асуудал энэ тэндээс яригдах юм бол тэгэл одоо тэрийг нь мохорлох хэрэгтэй, сонсох хэрэгтэй, ойлголтыг нэгдэх хэрэгтэй гэдэг ингээд суучдаг зовлонтой хөлтэй. Энэ дээр нэг хариулт өгөөч. Байнгын орон сил. За нямдар цайд асуулт. Энэ хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гэдэг хууль байдаг. Үндсэн хуулийн цэцээр нэг 30 орчим удаа орсон хууль л да. Дандаа л зөрчсөн гэдэг дүгнэлттэй. Нэг ийм хууль байгаад байгаа. Тэгээ байнгын хорон дээр энэ асуудлыг ярьж хагаад 2 сарын 1-нд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал оруулж иргэсэн даалгавартаагаар төгсөх гэж байгаа штэ. Байнгын хороо одоо ийм санал хураалт хийгдэнэ. Наад Бат Эрдэнэ гишүүний асуудалд яригдаад байгаа юм чинь энэ хуулийн төслийн боловсруулалтын шатан зөндөө ярьсан, хэлэлцүүлгүүд хийгдсэн, судалгаанууд хийгдсэн. Ингээд явж байгаа эд. Зүгээр ер нь бол хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гэдэг ийм хуульд орно зүгээр л байхгүй. Би дээр үндсэн хуулийн цэцэр хэд удаа орсны түрүүн хэллээ. Тэгээ яригдаад явж байгаа асуудал. Их хурл шийдвэр гаргах чинь үз. Бүх шүүгч нарыг бүрэлдэхүүнд нь оруулсан байсан, шүүгч нар нь орхон байсан. Прокуроруудыг оруулсан байсан, прокурорууд нь орхон байсан. Ер нь бол энэ хуулийн шийдвэр гаргаж байгаа улсууд нэг дээвэр дор орж, нэг хуулийн дор амьдрна гэдэг юм угаасаа байдгүй. Үндсэн хуулийн алтан зарчим нь бол эрх мэдлийн хуваарлалт, шүүхийн бие даасан байдал, ерөнхийлөгчийн томилдог прокурор хэрэг хүртэх ажиллагаанд хяналт тавьдаг ийм л ажил байдаг. Хуульчдын холбоон дотор эднийг оруулсан явдал нь өөрөө үндсэн хуулийн асар том зөрчил дагуулсан асуудал шүү. Зөрчил байгаа учраас энд орж байгаа хүмүүс нь орохгүй гэдгээ мэдэгдээд ер нь 2-3 жилийн өмнөөс хойш шүүгч нар нь орхон байсан. 2 жилийн өмнөөс прокурор нь энэ хуульчдын холбооны ажилд оролцох юм байсан шүү дээ. Зүгээр энэ хуулийг хамгаалж үлдэх татвар авдаг газар л да эднэр бүх хуульчдаас татвар авдаг газар. Нилээдгүй мөнгө цуглуулчихсан байна. Иймэрхүү сонирхол зааталд нь бас байгаа гэдгийг хэлье. Би шулуухан бай. Ийм хуульд орон байдаг гэж хэлсээр байгаад энэ хуулийг батлуулсан. Тэр үед хуулийн яамны төрийн нарийн бичгийн дарганд бат цэцэг гэж эмэгтэй байсан. Маргааш танд тэр хууль авч өгнө гэдээ худлаа хэлээд алгуулсан. Сая энэ хууль оруулах гэж яхад хуульчдын холбооны тамгын газрын дарга нь гам болдог хүн бас ийм хууль байгаа гэж хэлээд маргааш аваад иргэсэн авч ирж өгнө гэж зүгтчихсэн. Яагаад зүгтаад байна вэ гэхээр зүгээр л ийм хуульд орон байдаггүй. Ийм л учиртай юм. За Хаянгагийн боловч чулуун гişүү асуулт.